За зөкстөө энэ татсан байгаа юм бах та. Тийм шүү дээ. Гэлээс аваа. Сара. За. Оцгогийн тийш үчил яг. Аав гоогоос тийм. Шүү дээ. Хэцүү шүү дээ. Одоо би тийм. Аха. Тэгээ сайн бацхан уу. Тэр өнөөдөр хэрхэн бүргийг гарах вэ гэдэг ч бодож байна. Вау. Бид өнөөдөр та нарын хэлснээр яаж бөөл гаргахыг хийж байгаа. Цагираг бөөл хийх цагираг. Тэгээд яг зөв арга гэж байхгүй. Гэхдээ хамгийн их хүмүүс ашигладаг хамгийн гайгүй арга нь болохоор амаа бөөлийнхээ олгоод тэгээд ер нь алга үсэг. Тэгээд ер нь ингээд ихтэй бөөл хийж амар ингээд сценар гэж болдог. Хүмүүс авах. Тэгээд тойлмол ихтэй өөрийгөө харж байгаа тийгээрээ. Тэгээд царай мэрэж байгаа сонирн бод тэгээд ингэж үгээд эхлээд тэгж үгээд тэгээд зүйлдээ очроо болоод айг болсноо. Тэгээ ер нь шууд турнаж байдаг дөө. 7 хоног бэлтээ тий. 7 хоног чиж ятгүй болсон нэг тий. Хамгийн гол намны байрлал багтай. Тий, амны байрлал багтай. Тэгээд бидний яг хэрэглэдэг техник болохоор яг уруудаа дотгошин болгоод одоо нэг шүдгүү өөр нэг шүдгүүсэж тий. Тэгээ одоо нэг иймэрхүү тэгээ хажуугаас нах юм бол ингээ жоохон шаймих юм бол ер нь ингээд доотлын амчаа зүгээр шаймих байх юм бол доотлын амч ер нь жоохон хоошоо гэсэн. Шаймих юм бол яг ингээд амчаа гэх шиг одоо гараа ингэж тавьж байгаа уруудлаа хийх юм бол ер нь доотлыг ч яг алгамч өөрч юм бол яг болж байна гэсэн. Одоо тэгээ би бол анх суустаа ийм юм аа. Иймэрхүү одоо энэ математик амдаж байгаа. тэр та 60 мл-ийн шингэний юг авч агаад амдаа игээд тэгээд яг тэр бөөрийнхөөрөө гаргаад татах юм бол яг бөөрөх үүссэн ба яг тэрүүгээр явах юм бол энэ нь хамгийн бат одоо хүмүүс ирж байгаа хамгийн гайгүй техник гэж бодож байгаа. Тэгээд хүмүүс яаж ингэж ам амдаа юм хийгээд зогсоод гэж байна шүү дээ. Тойл байсны урдч хийгээд. Тэгээд дараачих нь болохоор энэ бол хилээ хөдлөхгүй, нэг хил хөдлөхгүй, юу ингэж хөдлөхгүй. Хил бол ямар ч хамаагүй шүү дээ. Тий. Хил хамаатай гэж бодож байна. Ямар ч хамаагүй. Хилээ зүгээр байранд нь доошоо хилээ байдлаа байлгаад. Тэгээд дараа нь болохоор одоо бааттай. дараачийн асуулт нь болохоор бөөрийнхээ хэлбэртэй олцоод тэгээд дараа нь хамгийн гол нь амьсгал гэж байгаа. Яаж амьслах вэ? Ер нь бол гэж яг нэг ханиаж байгаа юм шиг. Ханиаж байгаа юм шиг байна. Гэтэ ер нь бол хурдан бөөрийнхээ гаргах чинь хурдан ханиалттай хамаарлуу шүү. Ер нь зүгээр л яг нэг гэж чанга авахгүйгээр зүгээр нэг иймэрхүү зарим хүмүүс ч болохоор тийм нэг ухаж байгаа доо болоо яваа гараад. Тэгэхгүй зүгээр нэг ханиаж байгаа тийм нэг ханиад төрсэн багтаа нэг яд штэ. Энэ ханиалж байгаа. Тэгээд одоо ингээл яг бүрийг гаргаж байгаа шүү яг одоо тавлаа. За одоо хитрхи хүчтэй гэж хийвэл ийм болно. Ингээ болохгүй. За одоо хитрхи сул
Тийм хитрхээс бол байвал юм болно. За одоо нормал. Зүг сул гарах. Одоо зүгээр чигээр. За одоо зүгээр ингэ нормал. За Тэгээд та нар ганц бүрийг гаргахгүй нэгэ шантраад байж болохгүй. Тэгээд илүү practice хийгээд бичлэг хийгээд хам бол та нарын бүрийг илүү сайжрна. Тэгээд манай бичлэг хийсэн баярлалаа. Дараа.